Ингээд ээлжит нэгэн ан амтан араатан шууд алан хятадтай гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За энэ түүхийг бол дэлхийд Гомбын 4 жилийн дай нэрээр алдарсан цусан зам татуулж олон хүний зүрх сэтгэлийг хэртхийлгсэн ийм айхтар дайн байлдааны тухай түүх байгаа. За энэ түүх нь 1974-өөс 78 оны хооронд Танзаны Гомб гэдэг нэгэн хөөрхөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон үйл явдал байгаа. За энэ үйл явдлыг яг хажуугаас нь судалж харж хандаж тэр сармөгчингуудаа маш дотн явж исэн Жейн Годайл гэдэг нэгэн бүсгүй өөрийнхөө амьдралын 30 жилийг зөвхөн энэ Гомбын шимпанзын сармөгчингийн сүргийг дагаж яваад сайн муу жаргал зовлон бүх юмных нь үед хажууд нь хараа зогсчихснороо бол дэлхийн бас нэлээд онцлог судлаач нарын тоонд бол ордог байгаа шүү. За ингээд гол яриагаа эхлэхээс өмнө та бүхэнд нэг хүсдэг барьдаг юм хүсэн тэр нь юу гэхээр та бүхэн гоё түүхүүд сувгийг хэрэг сонсож байгаа бол дардаг барьдаг бүх юмнуудаа дараад албан ёсоор манай сувгийг дагаад манай сувгийн өсөлт хөгжилтөнд хувь нэмэр оруулаач гэдэг гуйлтыг гуймаар байна. Мөн үргэлж өнөөдрийг хүртэл цай кофений мөнгөөр намайг таслахгүй хандив спонсор хийсээр байгаа цаашдаа хийх үзэгчд өмнөдөө бол үнэхээр их баярлаж явдаг шүү гэдгээ бас хэлье. Тэгээ та бүхнийхээ өгж байгаа энэ урам дээр дөрөөл цаашдаа өөрийнхөө бичлэгүүдийг улам чанаржуулах улам гоё дэлхийн хэмжээний том түүхүүдийг сорчилж энгийн үг хэлгээр хүргэнэ гэсэн тийм зорилт тавин ажиллаж байгаа. За бичлэг болон видео зураг энтерийг баг оруулж ийн гэдэг энэ мэдээж иймэрхүү юм болоод байгаа. Ягаад тэгэхээр урд нь бас хамаагүй юм хийж байгаад бас зохиогчийн хэрэгтэй янз янзын зүйлүүдээс болоод хаагдах янз янзын тийм блог бан энтер авч исэн учраас нэлээд хашир явж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Тэгээ ямар ч гэсэн чадлынхаа ярээр ямар нэгэн хил ам татлахгүй видео бичлэг зургийг бол оруулаад явж байгаа шүү. За тэгээ та бүхэн заавал юм үзэж харах гэхээс илүү бас аятав гуанга гэр орноо цэвэрлэнгээ машин тэргээ барингаа уран бүтээлээ хийнгээ бас миний ярьж байгаа юмнуудыг сонсоод хийвэл бас их өөрхөн хиндээ бас амар байх болно. За ингээд шууд Гомбын 4 жилийн дай нэрээр дэлхийн цэрэг дайн болон ан амьтны түүхийг донслогсон нэгэн айхтар түүхийг та бүхэнд ярьж өгье. За юу болсон байдгийг шүү. Эхлээд энэ түүхийг судалж дэлхийд дахинд гаргаж ирсэн Годайл гэдэг нэгэн судлаач бүсгүйн тухай ярина. За Годайл гэдэг эмэгтэй бол багасаа байгалийн шинжлэх ухаанд бол үнэхээр дуртай байсан. За тийм учраас тэр тусмаа Африкийн энэ хөгжилтэй хөөрхөн шимпанзе сармөгчөн дээр бол нэлээд тулгуурлаж судалгаа шинжилгээ хийдэг байж байгаад за тэгээ Англиас 1940-од оны эсвэл 50-ад оны үед шимпанзе гэдэг сармөгчин Танзан нутгийн Гомбын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирээд тэндээс нь хажуугаас нь судлал үр дүнтэй байна гэдэг тийм анхны сэтгэлээр жигүүрлэж Танзан нутагт бол хөл тавьсан. За ингээд Танзан нутагт хөл тавих үед тухайн үед энэ шимпанзегийн том нүүдлүүд бол нүүдлэж ширэнгэн ойд цуглаж өөр өөрсдийнх газар нутгийг тогтоогоод ингээд эвтэр найртай сайхан амьдарч исэн байдаг байгаа. За мэдээж Гомб гэдэг үндэсний дархан цаазар цэцэрлэгт хүрээлэнд иймэрхүү шимпанзегийн 15 бүлэглэл эв хоорондоо ингээд өрсөлдөөн багтай ингээд хооллож унтлаад ингээд хөөрхөн амьдарч исэн байдаг. За Годайл гэдэг судлаач маань яг энэ үед ирээд өөрөө хамгийн түрүүнд яг энэ Касакела гэдэг нэгэн шимпанзегийн бүлгийг омгийг дагаж судалгаа шинжилгээнийхээ ажлыг бол дөнгөж 20 идэх настай охин байхдаа бол хийсэн байдаг. За Касакела гэдэг тухайн шимпанзегийн колон бол ойролцоогоор 40 орчим тооны ийм том жижиг ийм янз янзын шимпанзегуудаар ингээд бүрдсэн ийм бүлэг байсан байгаа. Ер нь тухайн үед бол шимпанзе судлаач болон сармөгчин сонирхдаг хүмүүс юу гэж үздэг байсан бэхээр горил бол амар махчин алуурчин талуурчин айхтар ууртай амтан гэж бол ярьдаг. Шимпанзег болохоор айгүй хөөрхөн дандаа инээгээд ингээд шүтэн ярьцаагаад энэ тэрүүгээр
дээр ингээд дэвхцэд гүйж идэг их хөрхөн ааштай айлтай сармагчаан гэдэг тийм дүгнэлтийг өгдөг байсан. За яг хуу янз янзын цирк одоо тэ кино энтер хүртэл одоо энэ шимпанзе сармагчингуудыг сургаж тоглуулж янз янзын болж исэн. За та бид бас сайн мэднэ нөгөө шимпанзег одоо хөрхөн ингээд сургаад талаас нь улгаач болгоод энэ тулгаамлага илгээд байдаг нэг тийм кино байдаг шиг санагдаж. За нэг иймэрхүү хөөрхөн урт гартай одоо ийм хоёр богинохон хөлтэй шимпанзе бол байдаг. За ингээд шимпанзе бол ерөнхийдөө их ийдэг зөөлөн бусадтайгаа хэмтэй найртай байдаг гэсэн нийгмийн сэтгхүүг одоо тэ хүн болгон одоо дагаад шүтээд явж явах энэ үед одоо Годель гэдэг одоо судлаач маань энэ Каса Кела гэдэг одоо омогт ямар нэгэн асуудал гараад байгааг эхэндээ ажигласан байгаа. За юу болсон бэ гэхээр энэ бүлэгт чинь одоо ойролцоогоор яг хаа тухайн үед 14 одоо насанд хүрсэн эр шимпанзе, за 15 насанд хүрчихсэн одоо ийм шимпанзенууд бол байсан байгаа. За үлдсэн нь бол мэдээж энэ юунуудын хүүхдүүд нь бол одоо юм жижигхэн шимпанзенууд бол эднэртэй хамт бол ингэж нүүдлэж одоо хоолундаа идээд бэлчээрт гараад буугаад хамтдаа ингээ отоглоод ингээд явж байгаа тэм төр төрхийг бол өдөр болгон бол бичлэг хийх, зураг авах маягаар ингээд судалгаа шинжилгээнд бол оруулж исэн. За ингээд байж итэл ягаад ч юм одоо энэ бүлэгт байсан одоо Хүй одоо Чарли гэдэг нэг ихээс төрсэн одоо хоёр эр сармагчин бусад сармагчингуудтайгаа нэлээд одоо толхилцож зодтолдож одоо ааш авир нэвдэрч эхэлсэн байдаг. За яг нөгөө талаас нь болохоор юу болсон бэхээр Майк болон Сатан гэдэг хоёр бас нэлээд толгойлогч маягийн дээрээс нь альфа одоо өгөгдөлтэй хоёр эр сармагчин одоо энэ Хүй Чарли хоёртой бол байнгын зодтолдож энэ дөрв бол одоо хамтдаа анд явах одоо дээшээ доошоо явах тиймэрхүү зүйлүүд бол байхгүй дандаа тусдаа хоёроо яваад байгаа нь бол ажиглагдсан байдаг. За мэдээж энэ Каса Кела гэдэг одоо нэгэн хөөрхөн шимпанзегийн бүлэг мөрөөрөө амьдарч байхад одоо насанд хүрсэн дөрвөн эрэгтэйгийн эго хитрээд хоорондоо хөлөө жилцэж ер нь цаашдаа энэ Каса Кела гэдэг бүлэг задрах, тасрах, бүр сөнөх тал руугаа орох тийм одоо нүглийн үрийг бол тарилцаж эхэлсэн байдаг байгаа. За үүнийг одоо Годель гэдэг судлаач маань зогсолцоогүй одоо судлаад явж исэн. За тэгээ арай ч нэг юм цус дайнд алан хядан болчихно гэж үлдээсөөлөөгүй болохгүй ч гэж бодож исэн. За тэгээ энэ судлаач бүсгүй чинь өөрөө одоо олон шимпанзег төрхийг хүүхэд байхаас нь том болж байгаа тэр бүх зүйлийг нь процессын нүдэн дээрээ харцсан учраас 30 жил шимпанзе дагаад амьдарсан хүн гэдэг чинь бүгдийн нэр усаар өнгө зүс бараг дуугарч байгаа нь бол таньдаг болцсон байгаа. Мэдээж ингээд өөрийнхөө хайртай одоо шимпанзе гэж байна одоо тэ хүн одоо сармагчин болгоно өөр ингэсэн бас өнгө аястай өөр ингэсэн ертөнцтэй байгаа. Тэр болгоныг судлаад тэмдэглээд явж исэн хүн гэдэг чинь бол нэвтэрхий толь шиг бол одоо хэдэн шимпанзенуудаа мэдчихсэн гэсэн үг. За мэдээж Каса Келачууд бас өөрийг нь Годель дагаад одоо элдв юм бичээд зураг хөрөг аваад бас ингээд сүүдэр шиг дагаад байгааг ойлгож байгаа. За ойлгосон ч тэрнтэйгээ бүр эвлэрсэн байгаа. Тэр зам залуу эрчүүд эмчүүд нь бол ерөөсөө Годелийг бол аягүй сайн мэдж байгаа. Тэгэхээр бүр жохон зулцаг байгаад ихтэй өөрөөлээд ихийнхээ ингэр чирэгдээд явж байхад нь хажуугаас нь часнаас идэл зураг аваад байж исэн хүүхэн байгаа. За ингээд ерөнхийдөө Каса Кела гэдэг одоо нэгэн том одоо шимпанзегийн бүлэглэл одоо ингээд нэг юм хүүтэн уур амьсгалтай болоод за тэгээ энэ дөрвөн эрийн голоор одоо ээлжилж явж байгаа 15 одоо эм шимпанзегийн тэгээ ороогаараа наана цаана энэ зүйлүүдээс болоод энэ дөрвч ерөөсө хизээж ивлэрхгүйгээр хоорондоо толхилцож хүүхэн шуухан хоолунд газар нутаг одоо байгаа бүх юмаа бол ацалтаж ингээ их багаар ингэж толхилцож энэ бүлгийн хувь заяа бол энэ эргэж нийлэхээргүй хагарч одоо уруу газар уруудж байна. За тэгээд 1971 он болсон. За 71 он болоод байж байх үед нэг өдөр одоо энэ Годель гэдэг судлаачийг харж байхад нүдэн дээр нь Сатан одоо яг энэ Каса Келагийн хамгийн зөвүүн одоо шимпанзег бол Майк биш Сатан гэдэг. За Майк нь бол яг Сатанаад жоохон дарж амьдэрдэг. Гэтэл Сатан Майкийг байхгүй үед одоо бусад эрэгчин эмэгчингүүдтэй нэлээд ширүүн хандаг. Тэр тусмаа Сатан нэг удаа одоо Чарлиг нүд
амгүй одоо зодж байгааг одоо энэ гоод айл гэдэг судлаач хараад наанаас нь хөө хаа гэж бас салгаад ингээд бас нэг айхтар цус аллаг гарахаас өмнө бол одоо зөксөөж исэн гэж үздэг. За ингээд ямар ч байсан ерөнхийдөө энэ хоёр бүгөө одоо Касакела гэдэг энэ томхон колон маань одоо хувьсгалын тохироонд бүрдээд хизээ маамудгүй одоо ингээд салж нийлэх гэж байгаа юм байна гэдэг нь ойлгомжтой болчихсон байна. За ингээд Касакелагийн бусад шимпанзенууд одоо энэ дөрвөөсөө болж одоо шалтгааж хоорондоо бас ингээд хуваагдаж дотроо хэрвээ одоо бүлэг хоёр хуваагдвал хин хинийхэн талд орох уу яах вэ ийх үү гэдэг одоо маш том тийм эмх замбраагүй байдал бий болсон. Гэтэл эднэрийг тойроод одоо эдгээр чинь ганцхан ойд одоо ингээд байж идэм биш. Эднэрийг тойроод одоо 14 одоо өөр шимпанзегийн бас том бүлгэлүүд байж идэг. Тэгэхээр одоо жишээлбэл Касакела бүлгийн одоо ард нь томбаачууд гэдэг бас нэгэн шимпанзегийн хүчирхэг бүлэг байсан. Өмнө талаар нь болохоор каланчууд гэдэг бас нэгэн одоо шимпанзегийн их олон хүнтэй, олон ирчүүдтэй тийм азарган бас тийм колон бас байсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ Касакелачууд өөрсдөө дотроо эвнээрээ олоод аятайхан амьдрал ахуйгаа аваад явах. Үгүй бол энэ хоёр талд байгаа одоо бусад колоны нөхдүүд хурж ирээд эднэрийг хооронд нь бужигнуулж одоо хоёр хувааж хооронд нь зодтолдуулаад үлдсэн газар нутаг эмс хүүхнүүд дээр нэрээд шалхаатал суучих тийм одоо түүхэн гэх үү геополитикийн ч юм уу тийм нөхцөл байдал одоо үүсчээд байсан их эмзэг үе. За мэдээж энэ дотор байсан 15 одоо эм шимпанзечууд бол одоо мэдээж өөрхөн хөөхөд бас те янз янзын юмнуудыг дайн дайчны цус нүжнөөс одоо хамгаалахын тулд одоо айлхоор хоорондоо эвтэй байж одоо 14 эр одоо энэ шимпанзегийн хооронд нэг аятайхан байлгачмсан гэж янз янзаар одоо хичээсэн хоолундын дөхүүлж өгөхөөс гадна одоо өөр хүүхдээ асарч хамгаалж та те бөөс хуурсын түүгээд хажууд нэг аятайхан ингээд зэмцэгнээд гүйсэн боловч дөрвөн одоо тийм альфа төрлийн эр шимпанзегаар өдөрдүүлсэн 10 залуу эр шимпанзенууд ер нь дотроо ингээд албан ёсоор биш ч гэсэн бас ингээд калан дотроо ингээд колон болоод хуваагдчихсан нэг иймэрхүү хүнд хэцүү цаг үеийг туулж исэн. За ингээд гайтай юм шиг 1974 он болсон. За 74 оны 1 сар гэдэг маань ойролцоогоор бүлэг дотор хуваагдлаа өгдөөд 3 жилийн ой дээрээ одоо нэг өглөө босоод харсан чинь гоод айл одоо яг тэр эдэн шимпанзуугаад иргэдэг өөрөн дээр нь яваад очсон чинь тал нь байхгүй. Тэгээ ингээд гайхаад одоо энэ хаашаа явж андаа явал ингээд бүгд хуваагдаад задраад явах хэрэгтэй. Яагаад ингээд явчих гэсэн чинь яг харахгүй урд шин 8-ын болоод ингээд Касакела бүлэг албан ёсоор 2 хуваагдаад одоо энэ Касакела бүлгийн одоо яг үндсэн голомт дээр нь Касачууд гэдэг одоо тэр цэцмаа Майк Сатан хоёроор одоо толгойлуулж ирсэн альбачууд үлдсэн байсан. За энэ Майк Сатан хоёрыг одоо яаж исэн бэ гэхээр энэ хоёртой хамт одоо 6 эр буюу нийлээд 8 эр дээрээс нь 12 эм одоо шимпанзе тэдний хүүхдүүд гэдэг ингээд нэг юм хэсэг бүлэг одоо ингээд шимпанзегууд үлдчихсэн. За тэгээ өөрсдөө касачууд гэдэг нэрлэлчихсэн суужсэн. За тэнгууд шүн яваад өгчихсөн байсан одоо нөгөө нэ хүй болон Чарли одоо хүй Чарли хоёр ч бол нэг ээжтэй. Тийм учраас одоо яг төрсэн ах トゥ хоёр учраас маш одоо тий эв нэгтэй одоо дуугаар бол дуу нэг доктор бол амь нэг болчихсон ийм хоёр одоо ах トゥ хоёр шимпанзе энэ Майк болон Сатан хоёртай цаашдаа ингэж байгаад иж чадахгүй. Эдний тоогоог өмдөөж эднэртэй ингэж хүүхэн шуухан булаацалтаж те нэг тэнгэрт хоёр нар байхгүй гэдэгтэй адил ингэж хоорондоо толхилцож 3 жил төвцөөд эцэст нь тэр шүн тэсвэрийн тэлэнд тас мултраад бүгдээр ингэ тараад явсан. За Камачууд гэж нэрлэж байгаа одоо Хүй Чарли хоёрын одоо дагаж явсан бүлгийг. За Хүй Чарли хоёрыг одоо 4 эр одоо тий залуу шимпанзе дагаа явсан. Нээрээс нэмээд 3 эм одоо шимпанзе дагсан. За 3 эм шимпанзег дагаад тэдний хүүхдүүд одоо ингээд нэлхнөтөн хүүхдүүд нь хүртэл одоо ингээд шинээр одоо камачуудыг дагаад явж байгаа. Касакела гэдэг одоо колонихны одоо эзэмшижсэн газар нутгийн одоо өмнөд хэсэг, өмнөд зах руу камачууд одоо ингээд нүүдлээд яваад өгч гсэн байдаг.
Тэнгүүд одоо нөгөө нэг сатан болон майкроор толгойлуулсан касачууд болохоор хойд одоо өөрсдийнхөө үндсэн бааз нутгийг хамгаалахаас гадна өмнөд талын нутгаа одоо шинээр салдан тусгаарсан одоо ах トゥ нартай алдсан доол юм уурлаж эдний араас одоо удахгүй явж алаан хятаа хийн эсвэл одоо буцааж авчирна эсвэл одоо очиж дарамтлна гэсэн тийм одоо байдал ерөнхийдөө бол ажиглагдаж исэн гэж яриад байгаа. Тухайн үеийг одоо ажиглаж исэн гоодойл гэдэг одоо судлаач бүсгүй хэрэглэхдээ бол яг хөө энэ дөрвөн одоо альфа 90-с болж одоо бусад 30 гаруй сармагчин ерөнхийдөө өдөр болгон аюу дарамттай те тухгүй амьдарч исэн. Тэр тусмаа одоо эмс хүүхнүүд нь хоол тэжээл цуглуулж ирээд хоол унданд ороод суухад хиндэн дээж нөхөө хиндэн одоо угаацсан нөхөө яах вэ ийх үү дөрөв хуваах уу дөрвөлөнд нийжил барих уу гэнтэр гэдэг янз янзын тийм толгоо өвдгсөн их асуудлууд гардаг байсан. Тэгээд тэрийг нь наано цаано буруу найруулчих юм бол одоо нүдэн гараа тэр өдрийн хоол унд одоо хоол унд биштэй цус нууж алаан хятан болчих гээд аюу хэцүү те ухаан зарж одоо энэ дөрвийг өдөртөж амьдрна гэдэг бол 15 эм болон одоо бусад 10 90 сармагчинд бол хэцүү байсан гэдэг тийм зүйлийг бол одоо өөрийнх нь номон дээр бол бичиж тэмдэглүүлсэн байдгийн байна лээ. За ингээд үндсэн бүлгээс одоо өрх тусгаарлаад явсан камачууд тэр тусмаа Хью Чарли хоёроор өдөрдүүлсэн одоо энэ камачуудын бүлэглэлд Годи, Дэ, Голиат, залуу Сниф нэртэй одоо шимпанзенууд бол одоо ингээ хамтарч бол явсан. За эдгээр одоо нэр дурдсан сармагчингууд бол одоо сатан болон майк хоёрын зодуур нүдүүрийг бол их үдсэн хизээ нэгэн цагтээ эв дүүнд хараад одоо бүх юм нь болох юм бол одоо майк сатан хоёрын араас нутах шах хэмжээний одоо тийм бэлэн байдалд орчихсон одоо тийм гомдол хорсол гонзонтой байсан одоо шимпанзечүүд. За тэгээ энэ шимпанзечүүд одоо яг л тэр үед одоо тэ Хью Чарли ах トゥ хоёрыг одоо Кама гэдэг овог байгуулад явахт нь бол дагаад одоо гүгээд гараад явсан байдаг. За яг хуу Майк болон Сатан хоёрын дарамтнаас бас гарч чадаагүй эсвэл одоо Камачуудад дургу бас хэсэг одоо одоо сармагчингууд үлдсэн. За тэр сармагчингуудыг бол одоо Шери, Эвери, Родольф, Жомио, Фиган, Хампри гэдэг одоо тийм шимпанзе сармагчингууд бол байдаг. Эднэр бол яг хуу ингээд ямар ч байсан нөгөө салан тусгаарлаад явсан камачуудын араас шүд зугаад үлдсэн. За мэдээж касачууд одоо 8-ээр 12 им одоо олон хүүхдүүд буюу 20 гаруй одоо сармагчин ингээд таслаад аваад үлдсэн учраас бас нэлийн хүчрхэгтэй орно. За камачууд ч нэг оролцоогоор нэг 10 идэх нь л одоо 6, 90, 3 им тэгээд нэг дүү хүүхдүүд гэхээр нэг 10 гаруй тооны ийм сармагчингууд бол байгаад байсан. За ингээд нэг хөөхөн 40 сармагчинтай байсан одоо Каса Кела гэдэг колон задарч 2 хуваагдсныг одоо хойд нутгаар нутгалж ирсэн Томбачууд болон өмнөд нутгаар нутгалж ирсэн Каланчууд бол ерөнхийдөө мэдчихсэн. За өөрсдийн одоо дайндай байлдаан болон стратегийн бүх зүйлийг бол бэлдэж одоо өөрийнхөө одоо бусад шимпанзуудыг ирээдүйд гарч ирэх одоо газар нутаг түрэмгийлэх тулдаанд бол эртнээс бол бэлдэж гисэн байна. Яг тэгэхээр касачууд болон камачууд угаасаа цаашдаа нэг тоогоонд одоо хоолунд идэж амьдарч чадахгүй ямар ч байсан хоорондоо сайхан үзэлцсэн. За үзэлцээд дуусаад энэ одоо каса хэлэгийн хавтгай хоосрох үед нь Томбачууд, Каланчууд одоо хоёр талаас нь зэрэг дайрч ороод эзлэнэ. Эмс хүүхнүүдийг нь хувааж авч ханган бавнаа энэ гэсэн тийм янз янзын одоо найр одоо бэлтгэл одоо явагдаж исэн байгаа. За ингээд 71 оны биш 74 оны 1 сард одоо энэ касачууд одоо нэгэн удаа отол зохион байгуулсан. За энэ касачууд камачуудыг явсны дараа араас нь байн ихэж одоо өөрсдийнхөө газар нутгаас нь одоо ингэж таслаад өөрийн гэсэн одоо колон байгуулсан камачуудыг үзэн ядахын дээдэр үзэн ядсан. Уг нь номороо бол эднэр одоо энэ Каса Келай буюу касачуудын нутаг дэвсгэрээ тэр чигээрээ зайлах хэрэгтэй байсан боловч угаасаа камачуудын өөрийнх нь төрсөн нутаг дээрээс нь урагшаа гарах юм бол каланчуудын нутаг дэвсгэрт очиод бас алуулчих эрсдэлтэй байсан учраас одоо дассан газрын даавуу хөөрхөн гэдэг шиг одоо тэгээд камачууд үндсэн нутаг дэвсгэрийн үзүүр хэсэгт одоо ингээ толгой хорогдож исэн. За тэгээ гайтай юм шиг 1 сард одоо камачууд одоо бэлчээртэйгаараа дидэн шууш хоолундоо зохицуулаад байж явах үед касачууд одоо 8-90 одоо шимпанзе нууцаар
одоо эдний нутаг дэвсгэрт орж ирээд отол зохион байгуулсан байгаа. Шимпанзе гэдэг амьтан бол ерөнхийдөө хүнтэй их төстэй, одоо ааш авиртай, тактиктай, одоо нийгмийн зохион байгуулалттай амьтан гэж явдаг. Тийм учраас энэ амьтан шууд одоо даймуулаа пижигж орж ирээд энэ 6-тай бол зодтолтууд байхгүй. Хүй Чарли 2 бол бас тулсан цагт бас цусаа дуустал бас үзэлцэх хэмжээний эвгүй гарууд гэдгийг одоо Майк болон Сатан босоод 6 ер нь бол мэддэг учраас пижигт л орж ирэхгүй. Харин эднийг яг хөхөр нэг нэгээр нь суглаж тунших тийм стратеги Сатан боловсруулсан байна. Сатан бол ерөөсөө төрцсөн тийм одоо анханасаа цаанаасаа тийм юм төрцсөн одоо хор хутгадаг нэр мэрэнд хүртэл ийм айхтар одоо сармөгчин шимпанзе байдаг. За ингээд нэг сард одоо Годи гэдэг хөөрхөн одоо камачуудын бус нэг бахархал болсон хөөрхөн шимпанзе голын ирэг дээр ингээд хоолунд идээ сууж явах үед одоо энэ касачууд гиндүүлэн 8 үл довтолсон байдаг. За энэ 8-ийн эсрэг нэг буюу одоо энэ Майк Сатан тэргүүтээ өдөрдүүлсэн 8 одоо залуу шимпанзетэй Годи ганцаараа бол хэсэг цохилдсон. За тэгээ цохилдсон боловч 8 ч юм бол яах ихийн зургуу нөгөөдхий чинь одоо туслан дуудахаас өмнө камачуудыг эрхээсэн өмнө одоо голын ирэг дээр цуснажтой нь холд зодоод сүулдэ тэгээд түүний хөнөөгөөд гол руу шидэж хайдаг байгаа. За ингээд касачууд одоо энэ камачуудын одоо 6 ир сармөгчингийн нэгийг нь ингээд цуснажтой нь бялбнуудаж хаяад тэгээд ингээд цухтаад буцаад алгуулсан. Гэтэл камачууд яг энэ үйл явдлын дараа одоо Годиг хайж одоо тэргээр баахан явсан. За тэгээ явж байгаа голын ирэг дээрээс асгарсан цус ус ноостой амар их одоо янз янзын зүйлүүдийг олж аваад ерөнхийдөө Годи ахиж ирэхэрэг алдсан байна гэдгийг бол камачууд ойлгосон. За ингээ Хүй Чарли 2-оор одоо толгойлуулсан камачууд одоо эднэрийн эсрэг янз янзын тийм одоо хор найруулж одоо касачуудтай бол энэ тэнд одоо өөрсдийн хилийн зурс дээр бол олон удаагийн тийм цохилцсон зодооныг бол хийсэн. За яг өмнөх одоо тулаан шиг буюу 8 эсрэг нэг тулаан болоогүй учраас одоо 3 4 ч юм уу тийм бүлгээр явж хаад хоорондоо зодтолтоод ингээ хөнгөн хоорондоо зохилцоод зодтолтоод ингээд бас салаад байсан. Тэгээд Каса Кикела гэдэг бүлэг чинь яг угаа хөөгд үзэх юм бол одоо нэг л өвөөтэй тий одоо өөр ээжүүдтэй тийм л хүүхдүүд. Тэгээ биенийхээ одоо шаран шиг мэдэн хамтдаа багтаа идэж ууж тоглож өвдөх үедээ өвдөж жаргах үедээ жаргаж нэг тоогоноос хооллож ингэж өссөн одоо ийм хөөрхөн сармөгчингийн одоо колон задарснаас болж одоо тэг ах дүүнэр хоорондоо ингэ цусаа урсгаж исэн. Яг энэд одоо тумбачууд болон каланчууд одоо яг энэ касакелачууд руу ерөөсөө довтлохгүй хараад байсан. Яг хөөхөр өөрсдийнх нь гараар нь одоо ингэж устгуулах тийм тактик бариад холоос ажиглаад байгаад байсан гэж одоо Годайл судлаач мөн хэлж идэг байгаа. За Годайл гэдэг судлаач өөрөө хөөрхөн хамтаа яг тухайн үедээ хамт ажиллаж исэн судлаач нартай ийм асуудал гарлаа. Ингээ бүхэлдэн колон 2 хуваагдлаа. Хоорондоо зодтолтоод нэнийг алаа ажиллаа. За үргэлжлүүлээд ингээ цус тулаанууд яваад байна. Энэ бүх зүйлийг хэдүүлээ зохицуулах уу, яах уу, их үү гэдэг янз янзын санаа гаргасан. Гэтэл байгалийн өмнөр одоо байгалийн зүй тогтолыг өөрчилж хэдүүлээ бас энэ амьдтын алаан хятад дундуур ороод байх нь бас утгагүй зүйлээ гэдэг дээр бол олон эрдэмтэн санаа нийлсэн. За тэгээд энэ бүх зүйлийг одоо хөндлөнгөөс харж исэн Годайл гэдэг одоо судлаач бол асар их одоо сэтгэлийн хямралд ороод аль тухайр эднүүдийг эвлэрүүлчих юмсан, болгочих юмсан, бүтээж юмсан гэж янз янзаар үзсэн. Гэвч энэ бузар дайн нь одоо 74 оноос эхэлж үргэлжлэж сунжиж явсан. Тэр тусмаа одоо энэ касачууд, Майк одоо энэ сатанчууд ямар ч байсан энэ камачуудыг бүгдийг наална гэдэг тийм зорилготой болсон. Сатан, Майк 2 одоо ерөнхийдөө улаарчихсан байсан гэсэн. Ингээ камачууд нэгийг алуулаад үргэлж үлдсэн хугацаанд бол ингээд бибиний хамгаалах маягтай ингээд бэлчээд гарах, ангөрөө хийх, уулаадаар явах юм янз янзын асуудлуудыг хийж исэн. Гисэн ч одоо тэгээд энэ касачуудын янз янзын тийм довтлон тэр цэсмаа бусад одоо эм сармөгчин хулгаалах хүүхдүүдийг зодох ийм янз янзын зүйлд одоо энэ камачууд хүн хүчээр айгүй дутуу байсан учраас одоо ингээд
5-9 сармагчингаас нь одоо 2 нь бас одоо нэг нь ор сургаггүй алуулаад нэг нь болохоор маш хүн дээр гимтээд одоо ингээ үлдчихсэн байдаг. Тэгээ ингээ эцсийн бүлэгт Хүй Чарли тэгээ дээрээс нь гимтсэн сармагчин. За тэгээд 3 ийм сармагчин байсны нэг нь бас одоо энэ касачуудын довтлогооны үлдэгдэж явах үед одоо бусад ирчүүдэд өмөрч энэ хэдийг болиулах гэж оролцож байгаад бас зодуулж тархилгоогоо бяц цохиулж одоо амиа алдсан байдаг. Нөгөө 2 ийм сармагч нь болохоор үр хүүхдээ хамгаалж энэ камачуудаас одоо хамгаалж янз янзын тийм одоо зүхтах, нуух үйл ажиллагаа хийсэн. Гэвчиг одоо нэг юм нь бол орс сургаггүй алгуулсан. Нэг нь болохоор бас одоо олцлогдож, хулгаалагдаж касачууд руу бол одоо чирэгдээд аваа явсан байгаа. За тэгээд касачууд бол ерөнхийдөө камачуудыг дагаж явсан одоо 4 эр болон 3 эм бусад хүүхдүүдэд бол дэндүү ширүү хатуу хандсан. Ерөөсөө анхнаасаа бүлэг хуваагдах тэр шүн та нар тэднэртэй биш биднэртэй байх ёстой байсан гэдэг шаардлагыг тавиад бүх ирчүүдийг энэ хөнөөнө гэдэг тийм шаардлага тавьсан. За Хүй Чарли 2 бол одоо өөрийнхөө бүлэг одоо өөрийнхөө үндсэн бүлэгтээ цохигдоод ингээд дуусч яхад бол аюу гонигтай байсан. За ингээд 78 он гэхэд юу болсон бэ гэхээр Хүй Чарли 2 одоо касачуудаа зодж жогоод одоо сатаныг нэлийн хүнд гимтээгээд Хүй бол амиа алддаг. За ингээд Чарли ганцаараа үлдээд бусад одоо сармагчингууд нь бол одоо ингээд нэлээд байлгамдуулсан. За ингээд Чарлитай хамт Снип гэдэг өөрхөн нэгэн залуу одоо эр шампанзе ингээд амьд үлдсэн боловч одоо касачууд эднэрийг заавал устгаж иж газар нутгаа цэвэрлэнэ гэдэг довтолгооныг бол зөксөө зойгоо өрнүүлсэн. За энэ өрнүүлсэн одоо энэ 4 жилийн хугацаанд дайнд камачуудын одоо 6 эр одоо шимпанзе зургуулаа бол өөхөж одоо энэ түүх бол дууссан. За ингээ 3 эм шимпанзеныхаа нэг нь алуулж, нэг нь орсоргаалд, нэг нь олзлогдож, бусад хүүхдүүд нь зарим нь алуул, зарим нь бас давхар олзлогдоод ингээ касачууд буюу касакела гэдэг үндсэн омог руугаа шилжээд явсан байдаг байгаа. За тэгээ энэ 4 жилийн хугацааны надар матай, алаан хятаа нүдэ энэ бүх зүйлийг харж исэн гоод айл гэдэг одоо судлаач маань ерөнхийдөө энэ 78 онд өөрийнхөө одоо амтан тэр зам шимпанзе судлалынхаа одоо үйл ажиллагаанаас бол зодог тайлж иймэрхүү хэмжээний алаан хятаан одоо юм гонигтай зүйлийг харцсан учраас цаашдаа сармагчингийн амьдралыг одоо судлаадах тийм одоо зүрх зориг үлдсэнгүй. Тэр тусмаа одоо энэ бүх сармагчингууд өөрсдийн эцэг нэгтэй, ээж нэгтэй, ах дүүнрийгээ ингээд цус нөштэй нь хольж одоо нааш чааш ингэж алж исэн тэр үеийн одоо тэр гонигтай дүрслэлүүд одоо ч бас нүдэнд харагдаж байна. Тэгээ энэ бүх зүйлийг мартахын тулд магадгүй эднэрээс хол явахаас өөр аргагүй болж гинэ гэдэг тийм одоо үгийг хэлээд зодог тайлжилсан. За касачууд өөрсдийн ах トゥ камачуудыг алахын алаад алга болохын алга болгоод ингээд буцаад эв найрамдалтай буюу ингээд өөрсдийнхөө газар нутгийн бүрэн бүтэн байдлыг авсан боловч яг энэ үед нь одоо өмнө зүгт оршиж исэн каланчууд буюу одоо өөр шимпанзегийн бол эд хүчрхэг болж исэн бүлэглэл одоо энэ касачуудтай шууд одоо хилж байгаа тийм нөхцөл байдал үүссэн байна. Яг хоо касачууд өмнөд нутгаараа камачуудаар халахвч хийгээд каланчуудтай шууд одоо нүр тулахгүйгээр жирэг бүс болгоод байж болох байсан. Гэтэл Майк Сатан 2 ерөөсөө урваад явсан одоо гаруудыг заавал хөнөөж иж одоо хонзонгоо тайлна гэдэг тийм уйггүй махруу шийдвэрээс болж одоо ахан дүүсээ алаад өөрсдийнхөө эгч дүүсээ хүртэл хохироогоод ингээд нэг ийм хачин байдалд орчихсон. За тэгээд касачууд шууд каланчуудтай ингээд хиллээд ихэлсэн чинь каланчууд довтолгоонд бэлдээд одоо эдний хил дээр өөрсдийн одоо шилдэг эр шимпанзуудыг бол цуглуул довтолгоо бэлдэх гэж бий болсон. Яг энэ үед нь касачууд ойлгоод өнгөж одоо том тулааны ард гарсан учраас Майк Сатан 2 өөрийнхөө бүлгийг одоо ухрааж үндсэн касагийн нутг руу орсон. Тэгэхээр каланчууд гэдэг одоо шимпанзегийн овгод бараг зориулаад өөрийнхөө кама гэдэг ахан дүүсээ устгахсан гэсэн тийм гаргалгаа гарч байна. За ингээд касачууд айгаад ухарсны дараа удаачгүй камачуудын одоо эзэмшижсэн нутагт өсөхдөө каланчууд яваад ирсэн. За ингээд касачууд төрхий ах дүүсийнхээ амнасаар ингээд золиос золж авсан газар нутгаа зүгээр л каланчуудад маяг өгч гисэн.
Ингээ байж итэл тумбаачууд гэдэг айхтар одоо сармагчингийн одоо шимпанзегийн шинэ бүлэглэл бас одоо ингээд арт талаас нь төгшөр оролцсон. 74-өөс 78 оны хооронд зүгээр байсан одоо колонд задраад бие биенээ устгаад бүр юм жижигхэн болцохоор тумбаачууд нь араас нь тэднийг довтлоод одоо касачуудын үндсэн нутгийг одоо каланчуудын тусламжтайгаар эзэлж авах гэж байгаа тийм түүхэн нөхцөл бий бодол үүсчихэж байгаа. Тэгэхээр сармагчингийн дайнд ерөнхийдөө юу болдог гэхээр эр сармагчингууд хоорондоо цусаа гартал үлдсэн. За мэдээж биенийхэн толгойд тарих одоо юу гэдэг мод чулуу хад одоо бургас мөчөр бүх зүйлээр бол оролцоод зодтолтно. За ингээд зодтолтуулаад цуснуудын гартал дэвсэж одоо энэ тэндээс шидэж одоо ямар ч байсан амигийн тасал дуусны дараа бол зодон зогсдог. За энэ үед нь одоо үгэнд ороогүй эмэгчин эмсүүдийг бас цуснуудын хөдөө зодож алхаас гадна одоо үр зулцгааны хүртэл өндрөөс шийдэх эсвэл хуваах тасдах янз янзын тэм зэрлэг балмад үйлдэлүүдийг бол гаргадаг гэж. Хүүхнүүдийг нь болохоор яг хөөхөр одоо олзолж хулгайж аваа зодож нүдээд өөрсдийнхөө үндсэн отогтой аваачаад бусад одоо эм шимпанзуудынхаа хамгийн хөл доор одоо туслах маягтай ингэж шивгчин боол маягаар бол ажилуулж орой өдөш болохоор одоо ээлжилж ордог тэгээд иймэрхүү одоо тийм доромжлыг бол мэдрүүлдэг байсан. Тэгэхээр олзлогдно эсвэл амиа алдна гэдэг одоо хоёр замын одоо үзүүр дээр бол ихэнх одоо эр шимпанзенууд эм шимпанзенууд л ирдэг байсан гэсэн үг. За тэгээд ямар ч байсан ийм айхтар алаан хятад болоод өнгөрсний дараа тумбаачууд одоо энэ касачууд буюу ахан дүүсээ алаад ирсэн одоо 8 эр одоо шимпанзуудыг одоо байранд нь тавихаар бол одоо ингээд дараагийн түүх бол бичигдэж эхэлнэ. За ингээд энэ түүх та бидэнд юу харагдуулж байна вэ гэхээр ерөнхийдөө гэр орондоо эвтэй найртай байхгүй эгоогоо дарж чадахгүй бол таны гэр орныг эмгцэгцэнд нь оруулаад эмсгүүхнүүдийг чинь өөртөө хийж хэмжээний одоо хөршүүд хаасайгүй байдаг шүү гэдгийг одоо энэ хүн шимпанзегийн түүх бол харуулж байгаа. Тэр зам Годель гэдэг судлаач бүсгүй одоо яг энэ үйл явдал 30 жилийн дараа одоо өөрийнхөө зодгийг тайлаад гэртээ яриад номоо бичээд тэрэн дээрээ юу гэж хэлсэн бэ гэхээр харанхуй болоод харанхуй шүнс сэрэхээр нэг л зүйл дандаа нүдэнд харагддаг байсан гэдэг. Тэр нь юу харагддаг байсан гэхээр Годиг голын эрэг дээр одоо ингээд амьд тавиад одоо ингээ хөөрхийн амтан ингээд биеийн жижигнээд хөвтөж яхад одоо касачуудын одоо сатан гэдэг одоо шимпанзе том чулуу аваад тухайн одоо тэр Годи гэдэг айгүй хөөрхөн ээлдэг бус сөрөг дотроо ингээд нэр хүн цайтай тийм цовоо цойлхон хөөрхөн одоо тийм шимпанзегийн толгоон дээрээс одоо ингээд олон удаа ингэж бяцалж нүдчихсэн тэр дүр зургийг хараад бол ерөнхийдөө энэ Годель гэдэг судлаач маань өөрөөс мартаж чадахгүй байсан. Тэр тусмаа одоо хамтдаа тоглож ноцолдож үзсэн одоо бусад ахан дүүс нь бие бинийгээ алаа тархилгоог нь бяцалчаад урсж байгаа цусыг ингээд гараараа тосоод ууж байгаа бас тэр эвгүй дүр зургийг бол харж исэн гэж байгаа. За Касагийн Майк одоо Камачуудтай явсан 3 эм одоо сармагчингийн зулцгийг одоо ингэж нүдэж алж байгаа тэр аюу хэцүү байдлыг бас ингээд энэ өсгөө бол харцсан гэж байгаа. За дээрэс нь одоо ингээд үеэл буюу нэг аавтай нэг ээжтэй ч юм уу ийм ахан дүүснийг нэг алчаад одоо чирээд ингээд нөхрөө унгааж байгаа. Тэгээ унгаагаа зөксөхгүй ингээд арсыг ингээд өвчих гэж оролдож байгаа. Тэр одоо янз янзын зүйлүүдийг харсан энэ одоо депрессэн нь бол одоо хүртэл мартагддаггүй. Тэгээд ямар ч сан шимпанзег дагсан 30 жил хамгийн сүүлдээ ийм амар зэрлэг айхтар юм руу бол ортсон байгааг хараад бол үнэхээр харамссан. Тэгээд цааш дахиж шимпанзе судалт одоо хүч хөдөлмөр залуунаас одоо өнгөрөөж чадахгүй нэ гэдгийг бол одоо энэ хүн юмараа хэлсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг айхтар тэгээд ийм амар одоо зэрлэг хоорондоо алдцдаг. Тэгээ хүн болгон бол яг шимпанзег бодохдоо их хөөрхөн ээлдэг зөөлөн хүүхдэд ээлтэй шимпанзе гэж бодсон боловч ясамин дээр яг дайтвал дайцсан шиг дайтдаг, алдцвал алдсан шиг алддаг, цусаа
дуустал үзэлцдэг ийм амар амтан байд юм байна гэдгийг одоо энэ түүх харуулсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө дайн дажин гэдэг зөвхөн хүндрэлтний хооронд болоод байдаг асуудал биш. Бүх амьтдын хооронд өдөр шөнөгүй өглөө оройгүй дайн байлдан болж идэг. Тэгээ энэ бүх зүйлийг одоо та бүхэн бас тунгааж аль нь ашигтай аль нь ашиггүй ерөн цаашдаа яаж ив найртай амьдрах хэрвээ ямар нэгэн байдлаар толгойцон үүсэх юм бол та бидэхээсээ илүү одоо бүхэл бүтэн колоноороо бас ингэж хувь заяагаараа тоглуулдаг, бусдын иргэшилд ордог ийм гонигтай түүхийг бол харуулж байна. За тэгээд одоо яг ингээд 74 оноос хойш касачууд маань ерөнхийдөө яасныг бол өстой бөөмэд ямар ч байсан судлаач бүсгүй бол тэгээ яваад өгсөн. За касачууд тухайн үед нэг 20-од одоо сармагчтай үлдсэн. Гэтэл тумбаачууд нэг 50 орчим байсан. Өмнөд талаар нутгалж исэн каланчууд бол одоо 50 гаруй хэмжээний юм тоотой байсан. Тэгэхээр ерөнхийдөө хоёр талдаа бараг 100 гаруй одоо залуу шимпанзед хүрээлэлцсэн 20 гаруй тооны шимпанзетэй бүлэглэл ерөн цаашдаа бол тэсгүй. Тухайн одоо гомбийн одоо үндсний зэрлэгт хүрээлэлт нь 15 ийм колон одоо ерөнхийдөө бол орж ирсэн гэж одоо яриад байгаа. Тэгээд энэ амьтад бол ерөнхийдөө бол ингээд идэж тэжээлээ дагахаас гадна бэлчээр өөрсдийн газар нутгийг тэлхийн тулд мэдээж довтолгооныг бол үлдэн. Тэгэхээр касачуудын төгсгөл Тэрсма Майк Сатан хоёр яаж одоо амиа алдсныг бол өстой чөтгөр бөөмэд. Гэхдээ ямар ч байсан энэ бүлэглэл цаашдаа оршин тогтнох одоо өсөж хөгжих тийм боломжгүй болох хэмжээний одоо тийм генетикийн болон гэр бүлийн маш том тийм цус таарал болсон гэдгийг одоо өнөөдрийн түүх та бүхэнд харууллаа. Тэгээд ерөнхийдөө арслангийн хоорондох дайн энтергээд одоо бас юм төстэй байгаад байдаг. Энэ түүхийг ярьж байхад бас Мапого эвслийн одоо арслангийн дэлхийн хамгийн алдартай одоо алуурчин эвсэл бас ингэж хоёр хуваагдаад задарч одоо Матимба болон одоо бусад одоо арслангийн залуу сүргүүдэд цохигдод сүулдэ бүгд нохон өглөөр угссан тийм гонигтай түүхтэй нэлээд төстэй болоод ирлээ. Тэгээд Мапого арслангийн гоник түүхийг та сонсомоор байгаа бол одоо манай гоё түүх үзүүгийн видео дотор байгаа Мапого гэдээ хайх юм бол гараад ирэндээ арслангийн тулаан гэд тэр түүхтэй бол нэлээд төстэй болж ирж шүү гэж хэлье да. За ингээ өнөөдрийн ярьсан түүх маань он сонирхолтой бас томхон сэдв байсан учраас 36 минутын турш одоо та бүхэнд энэ түүхийг өөрийнхөө мэддэг үг хэллэгээр одоо ярьж өглөө. Тэгээ энэ бичлэгийг хийж байхдаа ямар ч эдит болон одоо текст гарч ямар нэгэн бэлтгэлгүй шууд цээжээр явж байгаа учраас баг зэргийн алдаа гарах үгээ бодох янз янзын зүйл гарсан бол та бүхэн ойлгоорой. Тэгээд юу яана тун удахгүй одоо иймэрхүү төстэй амьттай холбоотой гоё түүхүүдийг үргэлжлүүлээд одоо ингээ оруулаад явна. Тэгээд та бүхэн манай гоё түүх зөөгийг зүгээр л дагчих. Тэгээд дардаг барьдаг бүх юмаа дараа тэгээд тултал дэмжээд өгөөрэй. Тун удахгүй дээдүүлээ 100 мянган дагагчтай болоод илүү чанартай бас илүү гоё эерэг одоо юу яая YouTube хийцгээе гэж одоо уриалж байна. За ингээд өнөөдрийн ярьсан түүх таалагдсан гэж та бүхэнд найдаж байна. За тэгээд орж гараад ойрхон байж байгаараа тун удахгүй дараагийн гоё түүх араасаа цуграад орж ирнэ.